За Батцог төлөөлөгч асуулт санал. За та бүхэнд өдрийн мэнд хүргье. Улаанбаатар хотын агаарын бохирдол утааны асуудал гэдэг энэ чухал асуудлуудыг бас асуудал хариуцсан орлогч дарга бас танилцууллаа. Тэгээ өчигдөр энэ хурлын дэгийн дагуу ардсан намын бүлэг хуралдсан. Тэгээ агаар орчны бохирдлын газрын дарга Мукатар дарга танилцуулга хийж исэн. Тэгээ бид хэд бас ажил эрхч бас санал тавьсан. Тэгээ өнөөдрийн танилцуулга дээр уул нь өчигдөр нэмэлт мэдээлэл өгөөрэй гэсэн харамсалтай тавигдсангүй. Тийм учраас одоо дахиад асууя, тодруулъя. Энэ нийслэлийн цэцэг даргаас дүүргүүд рүү бас ирэх шилжүүлсэн. Баянгол дүүрэг, Чингэлтэй дүүрэг гэдэг. Дулаалгын ажил одоо сая бас засаг дарга хэлж явах шиг байна. Нийтдээ 3950 айлд юм байна. Тэгээ ажлын гүйцэтгэл нэг 92% гээд явж байгаа. Гэхдээ энэ ажлыг дүүргүүд рүү шилжүүллээ гээд нийслэлийн одоо асуудал биш болчихж байгаа асуудал биш л дээ. Ялгаагүй одоо бидний энэ одоо асуудал хариуцж байгаатай уялдаа л явна. Тэгээ өчтөр бол жоохон хариуцлагагүй юм ярьж ирсэн. Дүүргүүд рүү шилжүүлсэн гэдэг. Тэгээ хяналтыг хэн тавьж байгаа гэсэн дүүргүүд нь тавьж байгаа гэсэн. Тэгэхээр дүүргүүд хариулт өгөх юм уу? Мукатар дарга өөрөө одоо мэдээлэлээ тодруулаад хариулт өгөх юм уу? Юу вэ гэхээр энэ ажлын явц ер нь ямар явцтай явж байгаа юм бэ? Бодит амьдрал дээр ямар компаниуд хэдэн үеийн гүйцэтгэлтэй яг одоо бодиттой дулаалгын ажил хийж чадсан юм уу? Энэ Улаанбаатар хотын утааг бууруулах дээр энэ дулаалга гэдэг бол айгүй одоо том одоо бас нэмэр болж байгаа гэж уул нь хувьдаа бид үзэж байгаа юм. Тийм ч учраас энэ төслийг дэмжиж ингээд явуулсан. Гэтэл дунд шатанда дараагийн шатанда гээд асуудалд нэг хариуцлагагүй хандж байгаа юм шиг ийм одоо мэдээлэлгүй бас байж болохгүй байгаа юмаа. Тийм учраас өчигдөр тодруулсан. Тэгэхээр эндээ бас хариулт авъя. Нэгдүгürt. За хоёрдугаарт өнөөдөр 11 сарын 25 оны 11 сарын 28-ны өдөр харьцангуй одоо өмнөх жилүүдтэй харьцуулахад бас их дулаахан өдрүүд өнгөрч байна. Өдөртөө нэг хасах 10 градустай. За 12 сарын 1-нд бол одоо өдөртөө нэг хасах 20 хүрэх юм байлээ. Тэгэхээр би нөөцийн асуудлыг дахиад тодруулъя. Яагаад гэвэл сая ажлын хэсэг байгуулад дүүргүүдээр тойроод ажилласан л та. Тэгээ зарим газараа нөөц нь хангалтгүй байна гэсэн ийм одоо асуудлуудыг иргэдээс бас тавьсан. Тэгэхээр энэ түлш борлуулж байгаа цэгүүд, түгээж байгаа цэгүүд дээр энэ одоо яг зорилтод хэрэгжилж байгаа хэрэглэгч буюу айл өрхүүдэд энэ түгээлт маань яг бодиттой явж байгаа юу? Хүссэн хэмжээнд нь өгч чадж байгаа юу? Өчтөр бол одоо 5-7 түлшийн дарга хуралд оролцоогүй л дээ. Замын үд дээр одоо тэр оруулж ирж байгаа түлшээ гайл бүрдүүлэлт хийгээд явж байгаа гэдэг ийм тайлбарыг өгсөн. Тэгээ ер нь бол одоо ингээд шатанда хариуцлага хүлээгээд ажиллая гэж байгаа бол энэ дарга нар маань бас асуудалд бас жоохон бодиттой ажилламаар байгаа маа. Төлөөлөгч нар бас хэлээд нь шүү дээ. Юм л бол ингээд засаг дарга урдаа орчил өөртөө хойно суугаад идэг. Хуралдаач суухгүй байгаа шүү дээ. Тэгээ төрийн ажил бол хууль дүрм дэг журмынхаа дагуу явах ёстой. Асуудал хариуцж байгаа бол асуудлаа мэдж холбогдох мэдээллүүдийг өгдөг байх ёстой. Шаардлагатай хурлууд дээр суудаг байх ёстой. Амжихгүй ажил ихтэй байгаа бол орлогчоо явуулах ёстой. Тэгээ өчтөр Гамбол даргад бас хүсэл тавьсан. Шинэ хамгийн даргад бас хүсэл тавьсан байгаа. Өнөөдрийн нэгдсэн чуулган дээр албан ёсоор нэгдсэн чуулганы өмнөх журмын дагуу хуралд оролцоогүй агентлагийн дарга нар асуудал хариуцсан дарга нарыг оролцоогүй тэр эрцгийг танилцуулж ямар хариуцлага арга хэмжээ авсан талаарх мэдээллийг танилцуулаарай гэж одоо хүссэн байгаа. Тэгээ тэр хизээ танилцуулагдах уу? Тэрийг бас сонсохыг хүсэж байна. Баярлалаа. За эхлээд дулаалгатай холбоотой асуултанд хариулъя. Ямар төвшин? Батцог тгшүүний асуултанд хариулъя. За Чингэлтэй болон Баянгол дүүрэг рүү ирэх болов шилжсэн байгаа дулаалгатай холбоотойгоор. За дулаалгатай холбоотойгоор бол жишээлбэл шууд дүүргээр нь яриад авчээ. За Баянгол дүүрэгт бол
дүүргийн худалдаа авах ажил дээр 8 сарын 4-нд бол худалдаа авах ажил бол зарлагдсан байгаа. За 8 сарын 4-нд худалдаа авах ажил зарлаад за багц бүр дээр нь 2-3 компани бол ингээд орж өрсөлдсөн байна. За эдгээрээс нь за нийтдээ бол 13 компани бол үйл ажиллагаа явуулахаар бол тендерт шалгарсан байна. За нэрүүдийн дурдах юм бол Мөнх гүр, SPG Global, Open Tower, Чингисийн Милми гэх мэт компаниуд байгаа. За компаниуд болгоных нь мэдээлэл авна гэх юм бол би танд бол жиж хүргэж өгье. За одоо Чингэлтэй дүүрэг дээр бол Баянгол дүүрэг дээр эдгээр компаниуд нь нийтдээ 512 айл өрхийн бол дулгаалгыг бол хийж өнөөгийн байдлаар бол хийж дуусгаад за гүйцэтгэлийг бол дүүрэгтээ төлөөлөж өгч байгаа. За хяналтыг бол манай нийслэлээс бас мөн энэ дээр бол тавиад явж байгаа. За Чингэлтэй дүүрэг дээр бол нийтдээ 4 багц зулгаж бол хувааж бол зарсан байгаа. За эхний багц нь бол 25 оны 8 сарын 18-нд бол зарлагдсан. Дараагийн багц нь бол 19-нд бол ингээд зарлагдаад явсан байна. Нэг өдрийн зайтаагаар. За мөн компаниуд нөх юм бол Термобазальт, за Буян BB Транс гэдэг компаниудын мэдээллийг бас танд ингээд жиж хүргээд өгч болно. За дулаалах ёстой 2589 айлаасаа за яг одоогийн байдлаар бол 2126 мянган айлыг бол дулаалаад за 11 сарын төгсгөл гэхэд бол бүх айлаа дулаалах бол шахаад хяналтаа тавиад явж байгаа. За ажил хийж дуусны дараагаар дүүргээс болон нийслэлээс очиж нэг ажлыг хүлээж авч байгаа. Стандартын шаардлагыг хангаж байгаа нь үгүй юу? Зөв хийсэн байна уу? Үгүй юу? Ан цав үүссэн байна уу? Үгүй юу? За яг энэ яг дулаалгын стандартыг хангаж хийгдсэн байна хийгээгүй нүгэд тийч баг очиж хүлээж аваад за окей энэ болсон байна. Болоогүй бол энийг ингээд засч янзлуул гэд ингээд шаардлагуудыг бол тавиад явж байгаа. За засаг даргын урдаа бариад ингээд яваад байна гэд асуудал байгаа. За энэ асуудлуудаар нүүрсэн дээрч тэр за дулаалган дээрч тэр бол хоёр орлогч бол явж байгаа. Гэхдээ засаг дарга бол нэг лайв хийхэд бол 30 минутын дотор 500 мянган хүн үзэж байгаа. Даваад л бит хоёр 24 цаг бүүслээд нэг 20-30 мянган л хүн үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр бол нэг тийм байгаа шүү. Энд чи тэгээд бас тоож үзэх, анхаарал тоож хандуулах гэдэг хоёр дээр бас юм ялгаа байгаад байгаамаа. Бид хоёр бүүслээд тэг бас нэг явж өгөхгүй л байна. Одоо яадгийн байгаа. Тэг бүүслээл байна. За нөөцийн асуудал дээр их юм бол яг одоо 11 сарын 28-ны өдрийн байдал буюу яг өнөөдрийн байдлаар за агуулгах дээр тий. За манай агуулгууд дээр бол Хакскоксын түвш дээр бол 23067 тонн байна. Агуулгах дээр. За үйлдвэр дээр бол 2402 тонн байна. За энэ бол яг нөө савлагдж байгаа гэсэн үг шүү дээ. За тэгээд нэг өдөрт 3 өдөрт 2 чиглэл бол бууж ингээд савлагдаад явж байгаа. За нөө аж ахуй нэгжүүдэд дээр өгж байгаа нөгөө нэг юу байгаа шүү дээ. Боловсруулж ангилсан нийтлэг тий аж ахуй нэгжүүд авт тарж байгаа. За боловсруулж ангилсан нийтлэг бол агуулгах дээр 5393 байна. За үйлдвэр дээр бол 19000 тонн байна. За ингээд ажид нийтдээ бол манай яг өнөөдрийн байдлаар нийт манай нүүрсний нөөц бол 36294 мянган тонн бол яг өнөөдрийн байдлаар бол Улаанбаатарын бол нөөц байна. За цэгүүд дээр бол бид нийт 397 цэг бол ажиллаж байсан. За хороо болон иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу бид цэгээ нэмээд 425 цэгэр бол очиж ажилласан байгаа. За яг одоогийн байдлаар бол цэгүүд бол бүгд нүүрстэй. За илүүдл нүүрсний хонж байгаа буюу тухайн өдөртөө борлуулагдаагүй дараа өдөр рүүгээ шилжиж байгаа нүүрсний тонн бол өдөрт 2100-аас 2500 байна. За яг өнгөрсөн шөнө бол нийтдээ 2566.9 тонн нүүрсний илүүдэлтэйгээр бол өнгөрсөн шөнө бол борлуулагдааг бол хонсон ийм том мэдээлэл байна. За энэ дээр бол бид яг хяналтаа тавиад явж байгаа өдөр болгон мэдээлэл аваад хяналтаа тавиад шахаад